жимс жимсгэнчтэй үндэсний холбоо энэ жил 70 жилийн байгаад тэмдэглэх гэж байна. Ой хүрээнд мэдээж олон төрлийн ажил байгаа хаа. Ер нь манай жимсчид Монголын газар тариалангийн энэ салбарт ямар байр суурьтай байна? За баярлалаа. За Монгол улс одоо шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсхний одоо аж ахуй буюу эрдэмшилгийн станц байгуулагдсан харин түүхэн огноолж явж байгаа. Тэгээд 1954 онд Шаамрын шар тухайд анх жимс ногооны станц гэж байгуулагдаад тэгээд жимс ногоо зөгийн аж ахуйг Монгол шин тутам хөгжүүлэх талаар бол ингэж шийдвэр гаргаж ажиллаж исэн ийм эрдэмшилгээний байгууллага байгаа. За ер нь бол Монгол оронд яг хөө байгалийн жимс жимсэх нь манай ард түмэн бол уламжлал ёсоор хүнсэндээ за эмчилгээний чиглэлэрч байдаг юм уу тийм ээ нэмэлт маягаар ингэж хэрэгжиж ирсэн юм туршлага бий. Тармил жимс тариалж ихснээр энийг огноолд ингэ явж байгаа. За тэгээд бид бол энэ 70 жилийн ойгоо угтаад энэ 70 жилийн ойн хугацаанд манай орнд жимс жимсхний салбар хэрхэн яаж ямар үе шаттай хөгжиж ирвэ. За одоо бол цаашдаа жимс жимсхнийхаа салбарыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого чиглэл гаргаж ажилламаар байна вэ? Ой угтаад бүтээч ажлууд юу хийх вэ? За яг ойн хүрээнд юу хийх вэ гэсэн ийм л чиглэлийн одоо төлөвлөгөө гэдэг юм уу үйл ажиллагаа хэрэгжүүлээд ингээд явж байна. Амьдрал дээр энэ 70 жилд Монголын газар тариалан гэдэг томоохон салбар нэлээд хөгжлийн үе шатуудыг тавьж байна. Эндний нэг салаам учир нь яхахгүй энэ жимс жимсэх нь юу тансаг хэрэглээний одоо бүтээгдэхүүн шүү дээ. Нэг үе бол одоо жимс дэлгүүрээс үнэртгэхээс өөрөөр одоо хэрэглээнд ирээгүй байгалийн жимс жимсэх найдаа хүмүүс яадаг голдуу одоо импортод толгуурлсан одоо ийм жимс жимсэх яаж хөгжиж штэ тийм ээ. Тэгж байна. Бид нь тарих боломжгүй улс орноо хангах боломжгүй л гэж би ойлгож байна. За тэгэхээр яхахгүй одоо газар тариалангийн одоо ингээд үр тариа төмсгүнсний ногоо тэжээлийн тармил гэл ингээд явж байгаа л жимс жимсэх ингээд орж ирдэг тийм ээ. Яг уу бидний энэ 2007 оноос Монголын чацран тариалагчийн үйлдвэрлэгч үндэсний холбоо гэсэн төрлийн бус байгууллага байгуулад авда академичийн санаачилгаар тэгээд үндэсэндээ бол зах зээлийн өмнөх нөхцөлд байсан жимс жимсхний аж ахуй маань жаахан одоо үндэсэндээ бусад аж ахуй үйлдвэр аж ахуй нэгдлийн адил задраад бутраад ингээд алга болсон байсан. Энэнийг сэргээх ийм үйл ажиллагаанд тулгуурлаад одоо үйл ажиллагаа явуулсан. Засгийн газрын чацрагна гэдэг хөтөлбөрийг 10 онд батлаад хэрэгжүүлж эхэлсэн 10-аас 16 онд. За энэний үр дүнд бол манай жимс жимсхний салбар бол бас нэлээд тийм эрчимтэй хөгжих юм боломж гарсан. Төр засгийн зүгээс ч нэлээд анхаарч үзсэн гэж ингэж үздэг. За өөрийн чинь хэлдгээр нэг талаар тансаг хэрэглээч гэлээ гэсэн яхахгүй Монгол хүн ер нь хүн одоо эрүүл байхад яхахгүй одоо хүнсний гол орцуудын нэг нь жимс жимсэх учраас энэ салбарыг бид бусад тэр одоо газар тариалангийн таримлуудын нэгэн адил үзэж одоо хөгжүүлэх юм шаардлага байна л гэж ингэж үзэж байгаа юм. Тэгээд өнөөгийн байдлаар бол яг нэг 7000 орчимд жимс жимсгийн тариалагчид байж байна. Жилдээ нэг 3-аас 4000 тонн жимс хурааж байна. Тэгвэл яг одоо манай Монголын унган ургамлуулах чацрагн жимс маань жимсэх нь маань голж байна. За ер нь цаашдаа бол бид нэр жимс жимсхнийгээд бас хөтөлбөр батлуулаад хэрэгжүүлж 18-аас 22 онд хэрэгжүүлсэн. Энэ бол өмнөх хөтөлбөрөөс жоохон харьцангуй шимжилтэй хандахад бол жоохон эрч муутай явсан. Таны хэлдгээр бол одоо бид ерөөсөө импортын жимсээр л хүнснийхээ хэрэгцээний бараг 96% хангаж байна. Тэгэхээр одоо бид энэ Монголын сайхан энэ сайхан нөхцөлд энэ эх орондоо бол жимс жимсхнээ тариалаад өөрийнхөө хүнсний хэрэгцээг хангах бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн асуудал дээр анхаарах ёстой гэж ийм л үзэл баримтлаар бид нэр жимс жимсхний холбоо гээд 16 оноос хойш нэрлээд нэшлээд ингээд үйл ажиллагаа явуулж байна л да. Тэгээд цаашдаа шигсэн одоо энэ салбарыг бид нэр хөгжүүлэх зүй ёсны шаардлага байна л гэж ингэж үзэж байгаа. Ер нь одоо Монголын газар тариалан бол за үр тариа төмс хүнсний ногоо жимс жимсэх гэсэн 3 том салбар байх шиг байна. Хүнс чиглэлдээ бол тийм ээ. Ааха. Тэгэхдээ энэ маань одоо за үр тариа бол ямар нэгэн байдлаар одоо их масс тарьдаг учраас төрийн дэмжлэг их хэрэгтэй байх шиг байна. Төмс хүнсний ногоон дээр ч гэсэн томоохон гадна дотны
төслүүд хэрэгжээд ямар ч байсан төмсөөний 100% дотоодын хангадаг болчихлоо. Үндэсний ногооны бас одоо тодорхой хувийг хангадаг болчихлоо. Жимс жимсгэн дээр ийм төсөл хөтөлбөр төрийн одоо дэмжлэг ямархуу байх юм хэрхэн анхаарч байна. За яг хөө зүгээр үе үеийн засгийн газрууд жимс жимсгний салбарыг хөгжүүлэх талаар бас хийжсэн оролдлогууд байгаа юм. За жишээл яг одоо зах зээлийн шилжилтийн шатны нэгт Бямсрангуй засгийн газрын үед бол чацарган нийгэмлэг гэж байгуулад одоо Улаанбаатарт Нөлзийтэд бөөр өндөр хүчлийн шугамын татаа тудаг усыг гаргаад айлууд газар болгоод ингээд хөгжүүлж эхэлж ирсэн юм бол байгаа. Гэхдээ бусад таримлуудтайг адилхан яг одоо энэ жимс жимсгний салбарыг тариалтыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл дээр бол бас бодлого бол учир дутагдaltaй байна уу гэж ингэж бодоод байна л да. Бусад таримлыг бол жимс жимсгэн бас жаахан эдрээтэй хүндрэлтэй. Ялангуяа жимс жимсгэн таримлууд манай энэ байгаль цагуурын нөхцөл зохицож ургах нэг төрөл нь сорт нь бол хайцангуй ховор. Одоо яг ижил төстэй Оросын холбооны улсын Сибирийн бүс нутаг за Бурят энэ одоо алс дорнотын бүс нутгууд л гаргаж байгаа сортуудыг ливд оруулж ирж импортоор оруулж ирж үржүүл тариалд нутгшуулж байгаа шүү дээ тийм ээ. За гэхдээ одоо бид зөвхөн ил талбайн жимсний таримл гэдэг ойлголцыг бол одоо энэ юм хөгжиж байгаа нөхцөлд бол бид өөрчлөгөөс өөр арга байхгүй. Тэр дулаанд шаарддаг. За манай хүнсний хэрэгцээнд одоо гол бүтээгдэхүүн болж байгаа. Импортын бас голлох байрыг. Жишээлбэл одоо өрт болоод яс жимс бол импортын бараг 60-70% эзэлж байгаа. Жилдээ бол бид чинь 50-аас 60 сая доллар энэ жимсэнд гадагшаа урсгаж яах гэсэн ийм тойм тоо байгаа. Тэгэхээр энэ одоо чиглэлээр одоо бид нэлээд бас эрчимтэй анхаарч ажиллах хэрэгтэй юм байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн ил талбад биш хөлөмжийн хуучлагтай өрс хөлөмжийн аж ахуйд жимс жимсгний тэр дулаан дуртай жимс жимсгний хэрэгцээтэй юм а тариад хөгжүүлээд явах одоо энэ бодлогыг тэрүүн мод хөтөлбөр хөнсний хангамж аюулгүй байдал гэсэн энэ үндэснийхээ хөтөлбөр дээр нь эрүүл Монгол хүн гэдэг чинь ялгаагүй. Төрийн хэллээ шүү дээ. Тавгтай хоолны орцны нэг 25% нь жимс жимсгний чиглэлийн одоо хүнс байж хүний эрүүл мэнд явах нэг бас орчныг бүрдүүлдэг юм одоо хүнс гэж ингэж үзэж болно. Зөвхөн хүнс төдийгүй эмчилгээний, гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм суур бүтээгдэхүүн гэж ингэж бодож байгаа. Тийм учраас энэ бас яг тэр засгийн зүгээс бусад таримлтайг адилхан жигд анхаарах хандах талаар жаахан учир дутагдaltaй. Ер нь тэгээ яг одоо тэр төмсөн дээр Монгол ногоон дээр үртэрэн дээр хэрэгжиж байгаа шиг ийм том төсөл бол энэ бидний л одоо 7 оноос хойш ажилладаг хугацаанд ганцхан нүүбийн хүнсгэд аж ахуйн байгууллагаас л жимсний аж ахуй дэмжих чиглэлээр нэг 2 жилийн хугацаатай нэг л жижиг төсөл хэрэгжсэн. За яг хөө бусдаа гадна талаас Дэлхийн банкнаас, Азийн хөгжлийн банкнаас, хөдөөж хөгжил олон улсын сангаас хэрэгжиж байгаа төслүүд бол бид жижигхэн зөвлөх үйлчилгээний төслүүд дээр яг өөрснөө бол оролцоод ингэж явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас тусгайлсан томоохон анхаарал хандуулах юм шаардлага байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр Монгол улс бол өргөн удам утга дэвсгэртэй сэрэг сууж байгаа цөөн хүмүүнтэй. Гэр хороолол хөдөө орон нутгийн хүмүүс ч гэдэм үү энэ бол нэг талаас өргөхийн аж ахуйн хэлбэрээр жимс жимсгэн дэрж өөрийн хэрэгцээг хангах нөхцөл болцоо илүү сайн байгаа болов уу гэж бодож байна. Энийний бүртгэл тооцоо бидний одоо улсын хэмжээнд нэг жилдээ хүлээж авч байгаа, ургуул тарьж байгаа энэ юу хэр ордын бол бүртгэл тооцоо. За тэгэхээр таны хэлдэг зөвлөдөө ер нь бол жимс жимсгний тариалан бол яг өрхийн аж ахуйгаас л миний хувьд ч гэсэн тэр өрх бол өөрийнхөө хашаанд нэг 10 чацраг нэг 5 өхрийн нүд нэг 3 алим 3 чавгач юм уу тийм ээ. Тэгээд тэрийг сайхан одоо нэг гоёл чимгэлийн хургамлтай хослоод ногоон байгууламжийг болгоод за магадгүй дотор нэг жижиг хэмжээний нэг 3-ыг харьцах нь 5 ч юм уу одоо 8-ыг харьцах нь 10 ч юм уу нэг хүлэмжтэй тэрэндээ бол нарийн хүнсний ногоогоо тариад ингээд хослуулаад өөрийнхөө хэрэгцээг хангах энэ чиглэл рүү одоо эрүүл хүнсээ бэлтгэх чиглэл рүү явбал илүү зохистой байна гэж бодож байгаа. Гэхдээ нэгэнт одоо улс орны үйлдвэрлэлийн төвхөдийн хэрэгцээг хангах гэдэг талаас за магадгүй зарим одоо жимс жимсгэн тухайлбал чацрагны бүтээгдэхүүн гадаад зах зээлдээ бол бас нэлээд эрэлттэй байна. Чацрагны тус, чацрагны шүүс, чацрагны шүүсийг хураашуулсан одоо нунтаг гэх мэтлэнгээр. Тэгэхээр бас дээр нь бол
аж ахуйн зохион байгуулалт, төрөлжсөн жимс цэцэрлэгүүд. За хамгийн гол юм бол жимс жимсхний суулгах зөржүүлгийн газруудыг бүс нутгуудад ч юм уу одоо бүс нутгийн уур амьсгал өөр, хөрсөн өөр тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлээр бол нэлээд өржүүлээд ингээд дотоодоос хэрэгцээтэй суулгацаа нэр төрлөө хангах энэ юм дээр их анхаарах хэрэгтэй гэж. Сүүлийн үед тэрүүн модны хүрээнд бол агро аж ахуй гэж их яригдж байна. Агро аж ахуй гэдэг бол ойн зурвасаа төглөө байгуулаад дотор нь үр ашигыг хүртдэг, орлого олдог, ажлын байр бий болгодог. Тэгээд одоо өрх болоод иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлдэг ийм л одоо аж ахуй эрхлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлээр одоо бид нэлээд тийм дөрвтэй одоо дэмжлэг үзүүлж тэгээд энэнийг бол бас загварууд бий болгож ингэжл тэгээд энэ тулгуурлаад одоо анхаарах зүйтэй болоо гэж бодож байгаа. Ялангуяа сүүлийн үед бол бидний гол анхаарал хандуулж байгаа тэр импорт орлого жимс алим чавга лир бүгд бол манад бас ил тал бод ургана. Тэгэхээр энэ чиглэлээр бол одоо далаацтай ажиллах нь зүйтэй болоо гэсэн юм бодолтой байна. Нөгөө талаар одоо тэр хүмүүдний чиглэлтэй одоо ч юм хоёр талын ашигтай. Өөрийгөө одоо санхүүжүүлэх ийм жимсгний одоо олон таац байд юм уу гэдэг өрхийн аж ахуй зурвалсан дараалах байд юм уу одоо газар тариалангийн одоо салхины хаалт хөрсний эвдэрлээс хамгаалах уялдаатай юмнууд хийх боломж их байх шиг санагдаад байна. Маш зөв санаалда таны бодож байгаа бол тэгээ ер нь бол бид нэр энэ жимсхний аж ахуйг хөгжүүлэхдээ бол жимс гэдэг юм яг л бус таримлуудтай адилхан. Тэгтээ бус таримлуудаас илүү онцгой шаардах нэг нөхцөл нь бол сорт. Тэр нь болохоор нөгөө нэр төрөл сорт. Тэр нь болохоор төрөвчмөний хэлдэг яг байгаль цагуурын болоод хөрсний нөхцөл бүс нутгуудын онцлогтой уялдаатай байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр өөрийн чинь хэлдгээр бол эхний ээлжинд бол бид нэр үржүүлгийн аж ахуйнуудыг илүү төлхөө хөгжүүлэх юм шаардлага байна. Тэгээд дээр нь болохоор одоо бид нэр ер нь бол жимсхний энэ холбоо ажиллах хугацаанд бол чиглэлээр нэг 22 стандартыг эзэмшилгээний байгууллага, стандарт хэмжил зүүн газар, сургалтын байгууллага, за тэгээд бусад одоо байгууллагуудын оролцоотой боловсруулалт. Энд бол манай орнд ил талбайд тариалагч байгаа болоод хөлөмжөнд тариалагч байгаа жимсхний суулгах зөрчилүүлгийн бүх стандартыг үндэсэндээ бол батлаад гаргацсан, шинчилчихсэн. За дээр нь бол бас жимснийхаа одоо чацрагны жимс гэдэг юм уу одоо хөр нүдний жимс гэдэг юм уу энэ бүтээгдэхүүнүүдийн стандартыг бас гаргацсан байж байгаа. Ер нь цаашдаа бол энэ техник технологийн баримтчгийг бас нэлээд гүнзгийрүүлээд одоо бол бид нэр экспортын жишээл цацрагны тосыг гаргана гэхэд бол яг дэлхийн тэр хүнсний стандартад нийцсэн Codex Alimentarius гэж ярьж байгаа л да. Тийм стандартыг батлуулахаар бас Азийн хөгжлийн банкны нэг төсөлтэй хамтраад ажиллаж байна. Ийм маягаар бид дээр одоо дотооддоо хэрэглэх нь ч гэсэн өдөө жоохон зохистой дадлыг нэвтрүүлээд яг эрүүл экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх талаас гадагшаа гаргаж байгаагаа бол яг олон улсын тэр стандартад 20 цэрийн юунд тухайн орны стандарт хүнсний стандартад нийцсэн ийм л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах энэ чиглэл дээр л одоо бид илүү төлхөө ажиллах ёстой. Энэ дээр ч гэсэн төр засгийн бодлого, мэрэгжлийн байгууллагуудын бодлого одоо чиглэж явах ёстой гэсэн бодолтой байна. Энэ Монголд ургуулж байгаа, тарж байгаа жимсхний үндсэнд нь хоёр хувааж байгаа гэж ойлгож байна. Чацарга нь болоод босож жимс. Чацарга нь бол өөрийн их үүсвэртэй, их нутгийн шинжтэй, онгон ургамал. Тийм учраас энэ ургамлыг энэ бол харьцангуй их тариаг тийм ээ зэрлэгээрээш нэлээд байна. Энийг одоо экспортод гаргах гэдэг үү? Японы хөгжилтэй уур амьсгалын хувьд бас тийм таатай биш газрууд байна шүү дээ. Энд одоо тэр чацарганы экспортыг гаргах, чацарганы бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гаргаад өөрийн өртөг шингээгээд ингээд гаргах боломж, судалгаа, үндэсний аюулгүй байдалч гэдэг юм стандарт гэдэг ингээд хийж байгаа юм ямар байд юм бол. Сая зүгээр л цохос эхлээл нөгөө чацарганы тосны олон улсын хүнсний стандарт, нийцсэн стандарт батлуулна гэж ярьлаа шүү дээ. Ер нь бол яг тийм байгаа. Чацарга нь бол хамгийн төлхөө тариалагч байгаа. Нийт тариалагч байгаа 7000 орчим гагийн бараг 6600-700 гаа нь бол чацарга нь байгаа. За сүүлийн үед чацарганыг хамгийн бэрхшээлтэй юу гэхээр чацарганы хураах буюу төв хураах ажил бол механик жаагүй. За тэгээд энэ салбарт ажиллах хүн хүчний нөөц одоо ер нь ажил хүн хүч олдохоос байсан. Тийм учраас хэдийгээр ийм их сайхан тарьцсан байлаа ч гэсэн
яг нэг нөгөө ярихад бол жоохон ухрах хандлага бий болж байна тийм ээ. Чацарган нь борлохгүй жимсэн. Дээрээс нь үнэ нь бол ерөөсөө бараг 12 3 оны үед одоо 1 кг жимснийг үйлдвэр бол 3500-аас 4000 төгрөгөөр. За зах зээл дээр бол яг жижиглэн худалдаагаар одоо ингээд уутлаа савлаа зарлаа гэхэд бол нэг 4-5 мянга, за нэг дээдл нэг 6 мянга зарагдж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бид нэр энэ нэмөртгийн сүлжээ хэрвээ энэ кластерын хөгжлийг дэмжиж ингээд оролцогч талуудын ойлголтыг нэгтгэхэд явах юм бол бид хэд одоо бас чацарганы зөвхөн дотооддоо төдийгүй экспортыг нэмэгдүүлэх юм болцоо бол байна гэж ингэж үзэж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээр бол ялангуяа чацарганы тус. Чацарганы тус бол зөвхөн хүнс гэдэг талаасаа биш. Эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний гол одоо суур бүтээгдэхүүн болж байгаа. Тэгэхээр энэ чацарганы тусны стандартыг би түрүү ярьчлаа. Дээр нь бол чацарганы шүүс, өтгөрүүлсэн шүүс. За тэгээд өтгөрүүлсэн шүүсээ бас одоо хүйтэн аргаар хатаагаад чацарганы нунтаг, шүүсний нунтаг одоо чацарганы хураашилсан нунтаг гэж гаргаж байгаа. Ийм мэтийн одоо бүтээгдэхүүнээ хөгжүүлээд тэгээ зах зээл дээр хамтраад гаргавал тэгэхдээ бол үйлдвэрүүдийг жаахан төрөлжүүлэх хоорондын уялдаа холбоог сайжруулах юм шаардлага байна үү гэж бодож байгаа юм л да. Жишээлбэл чацарганы шүүсээ бол нэг нь ингээд шахаад одоо шүүсээ гаргачих. Тэндээс гарч байгаа үр хальсын нөгөө нэг үйлдвэр нь аваад өндөр технологиор жишээлбэл одоо CO2-оор хандалж ялгадаг юм юу байж гэн. За шахуургын аргунууд байж гэн. Энэгээр тэр үр хальсныхаа тосыг гаргацдаг, ялгаад авчдаг. Тэгээд нөгөө шингэн шүүсийн нэг үйлдвэр бол одоо ингээд хураашуулаад нунтаг гаргацдаг. Гэх мэтчлэнгээр тэгээд стандартаа бол яг одоо ижил төвшөнд мөрдөд нэг цонхоор одоо нэг шугамаар одоо гадагшаа гаргадаг юм арга хэлбэрөөр бид нэр ахиж дэвшиж чадах юм бол үйлдвэрүүд яагаад үнэн өсөхгүй байна уу эсвэл яагаад авахгүй байна уу гэдэг юм дээр учир шалтгаан нь бол ирээсээ яг өртөө төмс хүнсний ногооч байдаг юм уу тэр малын ноос сүйч байдаг юм уу энэ шиг жимсхний дээр бол ямар нэгэн урамшууллын хөшөөрөг бол байхгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэр тушаасан юм уу эсвэл одоо худалдааны сүлжээнд нийлүүлсэн жимсэнд нь одоо тодорхой хэмжээний урамшуул бол одоо энэ яг бусад бүтээгдэхүүнтэй адилхан үзмээр байгаа юм. Нөгөө нэг юм нь болохоор бас нэг сонирхолтой юм бол 7000 гад бид жимс тарчаад байна шүү дээ. Мод сойгонд. Гэтэл энэнийг ой гэж үздэг. Таримл ойгод навчт юм уу шилмэс ойгод одоо тэгээд юу тарцсан юмд бол журмаар урамшуул болгоод байдаг. Яагаад ой гэж үздэг юм бэ гэхээр эн чинь бутлаг ургамал байна шүү дээ гэж. Гэтэл бутлагч бай, модлогч ургамал аль аль нь өрсгөчлийн гиншингэн аль аль нь хүчлэгч ялгаруулна, аль аль нь байгаль хамгаална. Гэхдээ одоо шинээр хэлцэгдэж явж байгаа ойн тухай хуулинд харин бид байгаль орчны яамтайгаа ойн газартайгаа бол энэ талаар бол нэлээд тийм ойлголцол төрж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол нэг карбон кредит буюу одоо нүүрсгөчлийн тэр одоо зах зээлийн бас одоо бидний санхүүжилт босгох юм боломж байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ руу ч гэсэн одоо бид тэмүүлэх ёстой байх. Тэгээд тэрийг одоо нийцсэн ийм үйл ажиллагаа явуулж чадах юм бол бид нар бас жимсгийнхээ аж ахуйг дэмжих тийм боломж гадна талаасаа бол харагдаж байна л гэсэн ийм одоо бодолтой байна. Өөр нөгөө талаас нь ярих юм бол өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн бол амин димээр дутагдж байна. Монголчууд ялгаагүй орчин байхгүй болсон, байгалийн орчин бохирдсон, нийгэмшиж суурьшсан. Энэ бүхэн бол нөгөө байгалаасаа хөндөрөх тэр чинээрээ одоо байгалийн цэвэрлэг одоо нараар одоо биеж хэрэгжүүлж амин дэм авах тэр гарцсангоо багасаад ерөнхийдөө нэг тийм нийгэмсэн суурьшмал хандлагатай болоод ирэхээр бол амин дэмийн дутагдалд орж байна. Эрүүл мэнд. Тэгтэл жимс бол хамгийн их амин дэм өгдөг ийм л бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ. Тэрнээс нь хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл экологийн цэвэр хүнсээр хангахад бусад бүтээгдэхүүнтэй хоршиж өөрөөр жимстэй тарагнаас өсвөлгээл тэгээд хүнсний бус бүтээгдэхүүнүүдийн жимсний орцыг нэмэгдүүлэх гэдэг юм уу. Ийм байвал ямар байд юм бэ? За нэг талаасаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр таны хэлдгээр яг анхаармаар байгаа тийм ээ. Одоо бид зүгээр нэг ганцхан цэвэр шүүсгээл ялгаа яачих биш.
Одоо Германд гэхэд бид нэр 13 онд олон улсын чацраны холбооны тэр хуралд очиж яхад Германы нэг үйлдвэр бол 101 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж. Тэрэнд хүнс байна, амттан байна. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн байна. Бусад жимсгэн бусад жишээлбэл сүү чацран хоёрыг холиол маш сайхан зөөлхөн одоо ундаа хийцэн байж байгаа шүү дээ. Зүгээр ойлголтоор бол дорн гашилчин л гэж бид ойлгох хэрэгтэй. Гэтэл тийм биш. Өндөр технологиор одоо холиод л одоо ингээд ийм их сайхан зөөлхөн ундаа хийцэн байх шүү дээ. Энэ яг ер нь бол бас яг одоо энэ сүүлийн жилүүдэд бол манай боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нэлээд нэмэгдэж байгаа. Технологи нь нэлээд бас дээшлж байгаа. Боломж бол байна. За үйлдвэрүүд бас нэг би түрүүн хэлсэн жимсний борлуулалт муу байна гэдэг нь бол нэг талаасаа одоо санхүүгийн дэмжлэгд тутахаас гадна нөгөө талаасаа бол яг борлуулалт бүтээгдэхүүний борлуулалт харьцангуй яг яахан өндөр үнэтэй гарч байгаа. Гэхдээ энэнийг бол дотоодын худалдан авалтаар бас дэмжих болцоо байгаа шүү дээ. Жишээлбэл үдийн хоол байна. За одоо боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын ч байдгийн уул уурхаанууд энэ их олон том ажиллагчтай олон бүрэлдэхүүнтэй газрууд бол жимсгний энэ энэнийг одоо хэрэглүүл сургах. За тэгээд одоо бас борлуулахын механизмээр дотоодын худалдан авалтан дээр бас уян хатан тийм бодлогыг баримталж болохоор байна гэж ингэж бодож байгаа. За ер нь бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Энэ дээр цаашдаа бол судалгаа, шинжилгээний ажил, тийм ээ, туршилт тэгээд одоо энэ ажлуудыг бас нэлээд өргөжүүлэх шаардлага байна. Одоо жишээл манай Теса компани бол сайхан чацаргантай арц гэдэг. Энийг бол ер нь хүмүүсийн нэлээд дуртай хэрэгэлдэг юм болчиход байна шүү дээ, тийм ээ. Тий, ер нь одоо ингээд харж байхад ямар нэгэн байдлаар энэ салбар бол 70 жил бол отгож. Өнөөж ороод өгсөж янз бүр л болж. Өнөөдөр бол ингээд нэг талаас эдийн засгийн нүдээр харахад нөгөө талаас хүнсний одоо хэрэглээний талаас нь ингээд бодоход энэ салбарыг өмнө ямар тулгуурласан асуудал байна. Энэ 70 жилийн өндөрлгөөс ингээд харахад хөгжиж ирсэн зам нь ямар байгаа юм, одоо цаашдаа эрэлт хэрэгцээ нь ямар байгаа юм, төр засаг улс орн яаж энд хамтарч оролцох юм бэ? За ер нь нэг ингээд салуурын өнцгөөс нь ингээд харахад бол энэ чинь газар тариалангийн салуурт хамрагдаж байгаа юм бүтээгдэхүүн шүү дээ, тийм ээ. Түрүү би бас цухас дурдлаа. Газар тариалангийн одоо өөрийнхөө гурлийн хэрэгцээг хангах, өөрийнхөө төмс хүнсний ногооны хэрэгцээг хангах чиглэлээр бол тэр засгаас анхаарад тал бүрийн дэмжлэг үзүүлж байна. Жимсний нэг онцлог бол за суулгацаа 2 жил үржүүлж байгаа. 2-3 жил. Тэгчээд суулгац тариалаад дахиад 2-3 жил арчилж байж үр шимийг хүртэж байгаа. Энэ хооронд 4-өөс 6-7 жилийн хооронд бол дандаа урсгал зардал явж байгаа. Тэгэхээр ер нь санхүүгийн одоо энэ дэмжлэг хөнгөлтэй зээлч байдаг юм уу, техник тусалцааны төсөлж байдаг юм уу, эсвэл одоо урт хугацаанд хөнгөлтэй зээл ийм юмар бол эхний ээлжинд зайлшгүй дэмжихээс аргагүй ийм л одоо санхүүгийн механизмыг бол сайжруулж байгаа. Хоёрдугаарт нь саяын миний хэлдгээр урамшууллын хөшүүргүүд байх шаардлагатай. Гуравдугаарт нь болох дээр заавал одоо бид том тариалан гэхгүйгээр жишээлбэл одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамнууд иргэд байж шít. Тэр бол ерөөсөө эрхийн тариалан дэмжиж явах хэрэгтэй. Одоо Монголын хүн ам бас өндөр наслдаг болжээ. Одоо бараг 400 шахам мянган ахмад наснууд өндөр наснууд байж шít. Тэгтэл энэ улсууд бол за хүүхдүүдэд нэг сургууль төрөгдөг юм уу, эсвэл одоо нэг орж гарсан ийм л улсууд байж таа. Гэтэл сайхан одоо энэ улсууд бол модоо тариад жимсээ арчлаад ингээд одоо тэрийгэ боловсруулаад явах ийм одоо хүсэл эрмэлзэлтэй хүн маш олон байна. Жимсгэн тариалснаар маш олон ажлын байр бий болох голцоотой байна. Ер нь бол зөвхөн урд нь ярьжсэн чацарганы тариалгын юугаар бол нэг гад нэг хүн л гэдэг юм л да. Тэгэхээр одоо бидний 20 мянган гад тарина гэтэл 20 мянган хүний ажлын байр бий болох голцоо байгаа байхгүй юу? Тэгээд дээр нь өрх болоод аж ахуйн нэгжийн орлого нэмэгдүүлэх болцоо байна. Энэ өнцгөөсөө бол ер нь цаашдаа. За нөгөө нэг анхаарах юм бол энэ газар олголтын асуудал яриад байгаа бид нар тарин жимсгнийг дэмжин хүнсний ногоог дэмжин гэдэг мөртлөө яг орон нутагт газар дээр буухтар бол энэ газар олголтын асуудал маш төвөгтэй, чирэгдэлтэй, тодорхой ус.
жимсхэн ер нь таримл аливаа таримл бол бас хөрс ус тийм ээ. Тэгээд газрын одоо юу гэдэг юм байгаа гадаргуун байдал байршил тэгээд усан хангамжийнтерээс шалтгаалаад заавал сонголт хийх ёстой. Жишээлбэл энэ жил бол Скала гэдэг төслөөр Баруун Таван аймагт хаана чацраган дарахад одоо тэр урах юу жимсхэн дарахад урах ёстой нэг 10 хэдэн нөхцлүүд нь хаана яг тохиромжтой байна вэ гэдэг үнэлгээг бид тэр төслийн хүрээнд хийлээ л дээ. Цаашдаа бол бүс нутгуудад энэ судалгаа хийгээд за яг тэрнээсээ сонгоод энэ бүс нутагт л одоо бид нар алимын нөржүүлье. Энэ бүс нутагт чацрагны нөржүүлье тийм ээ. Энэ бүс нутагт өхөрнүүдийн нөржүүлье. Энэ бүс нутагт одоо холимог жимсхэн аж ахуй хөржүүлье гэдэг маягаар бүр ингээд тодорхойлол нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй явах юм шаардлага байгаа юм л да. Тэгтэл энэ маань бас ер нь судалгаа шинжилгээний ажилд бол үнэхээр газар тариалангийн нийтлэг тэр тусмаа жимсхэн дээр бол сүүлийн үед хийгдэж байгаа ажил жаахан дулхан байна уу гэсэн юм бодолтой байдаг. Тэгэхээр жимсхэн үндэсний холбоо байгуулагдаад бас нэгээд үйл ажиллагаа явуулчихлаа. Гарч байгаа үр дүн цаашдын ирээдүйн чухам ямар байна? За бид яагаад анх энэнийг үүсгэн байгуулсан бэ гэхээр түрүүнд би цогцорлоо чацраган нийгэмлэг гэж 90-ад оны ихэр байгуулагдаад байж байгаа. Тэгээд тэр маань төрийн бус байгууллага мэдээж тал бүрийн дэмжлэгч байсан байх, хүмүүсийн санаачлагч байсан байх зогсон байдалд орсон. Тэгээд 2007 онд бас чацраган тариалдаг голдуу жимсхэн үлэмжээж авах хэрэгэлдэг улсууд цуглаад за ер нь бол одоо энэ зах зээлийн шуурганд урдтал нь байсан жимсхэн аж ахуйд маань тарж утраад алгаллоо. Гэтэл хүнсний хэрэгцээнд энэ жимсхэн гэдэг хэрэгцээтэй зүйл бол дутагдж байна, дутмаг байна, импортоос хамааралтай болчлоо. Тийм учраас энэ одоо газар тариалангийн хөдөөж хон салбарын хоцрогдож байгаа энэ хэсгийг одоо аваад явах хөгжүүлэх тал дээр нь төр засагтайгаа хамтраад ажиллая гэсэн ийм л зорилго тавьж анх байгуулагдсан. 2007 онд бол Монголын чацраган тариалагч үйлдвэрлэлтийн үндэсний холбоо гэсэн нэртэй байгуулагдаад тэгээд чацраганы тариалан бол нэлээд гайгүй өрнөө явж байгаа учраас одоо бид импорт орлох жимс руу яваад 16 оноос бол энэ жимсхний холбоо гэдэг нэршлээрээ тэгээд арай өргөн цар хүрээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм одоо цаашдаа бол бидний зорилго бол тэрүүн модны хүрээнд тэрүүн модны нэгэнт мод цог тарж байгаа бол дор хаяад тэр одоо тэрүүн модны 30-аас доошхоо хөвдөн л жимсхэн тарчмаар байна. Тэгэх юм бол хоёр талын ач холбогдолтой. Тэгээд хүнсний хангамжаас сайжруулна, ажлын байраач бий болгоно тийм ээ. Тэгээд одоо байгаль хамгаална. За нөгөө талаас бол хүнсний хангамж талаас бас энэ дээр анхаарад одоо ингээд дэмжиж өгвөл. Одоо хүнсний ногоон дээр жишээлбэл ингээд чацраг нь бол вид төрийн хэллээ хураах үйл ажиллагаа бол маш хөндрөлтэй. Одоо ажиллах хөнгөч олддоггүй. Маш өндөр өдөрт бараг 1 кг-ын төгөл бараг 1500 төгрөгч гэдэг юм уу ийм юм шаардж штэ. Гэтэл одоо тэгээд нөгөө жимсэнд орлох байгаа нөхцөл чинь юун ашигтай ажиллах нь байтугай тэгээд зардлаа нөхч чадахгүй байдал хүрээд байгаа учраас энэс яхан ухралт үүсээд байна уу гэсэн. Тэгэхээр энэ механикжуулах ажил дээр судалгаа шинжилгээ хийгээд энэ дээр нь анхаарал өгвөл бас хэрэгтэй байх жишээтэй. За тэгээд боловсруулах үйлдвэрт мөн ялгаагүй. Гурилын үйлдвэрт бол өртөө улаан буудаага хүнсний улаан буудаага авах үед нь бол хөнгөлтэй зээл болгочих. Үйлдвэрүүдэд чацрагны үйлдвэрүүд энэ байхгүй. Агуулгын аж ахуй ер нь бол жимсхэн тэр тусмаа чацраг нь бол дандаа хүйтэн гэлгээний нөхцөлд бүх үе шатууд нь явдаг. Хадгалал, тээвэрлэл, тураалтын тэгээд дараа нь бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн ч гэсэн сэрвгүүт нөхцөлд хадгалдаг. Тэгэхээр тэр агуулгад дэдвүтсэн одоо логистикийн энэ хөрөлцөөнүүд бас хангалттай байгаа. Энэ дээр нь бас анхаарал өгмөр байгаа. За дээр нь яг бас нэг анхаарах юм бол одоо хүний нөөцийн асуудал байна шүү дээ тийм ээ. Хүний нөөц ажил хүчний хангамжийн асуудал. За энэ дээр одоо тэрүүн модны хүрээнд ер нь бол ойн инженер, жимс ногооны агроном, за тэгээд мэрэгжлийн үйлдвэр сургалтын төвд буюу коллежуудаар яг одоо үйлдвэрлэлээр ажилладаг жимсчин оператор, за үйлдвэрлэлийн одоо боловсруулах үйлдвэрийн оператор гэх мэтчлэнгийн энэ хүний нөөцийг бас арай харьцангуй хөнгөлөлттэй гэдэг юм уу? Зүгээр одоо дандаа төлөвөртэй гэдгээс илүү бас жаахан дэмжиж хөгжүүлэх юм шаардлага байна гэж. Тэгээд дээр нь болохоор миний төрөвчийн хэлдгээр энэ ахмадуудын одоо хүний нөөцийг бид нэр төр засгийн зүгээс арай жаахан онцгой анхаарал хандуулад эднэрийг бас нэг одоо үгүй байдаг шүү дээ тийм ээ.
хөгшөрч өгдөг, хөшиж өгдөг гэдэг. Тэгэхээр одоо энэ үйл ажиллагаагаа явуулаад жимсээ тариад арчлаад өглөөрөөгүй ингээд туслаад гүйдэг тийм хөдөлгөөнд оруулдаг. Тэгээд өөрснөө хашаанаасаа эрүүл хүнсээ иддэг ийм нөхцөлийг бүрдүүлэхэд нь бас хувийн хвшлийн иргэд өөрсдийнхэн ч гэсэн төр засгийн зүгээс ч гэсэн бас хослуулаад анхаармаар нэг ийм л юмыг бид нэр цаашдаа бол нэлээд чухалчилж анхаармаар юм уу гэсэн ийм бодолтой байна. Жимсний аж ахуй бол бусад Улаанбуудаа хөлсний ногоо энтертэй адилхан тийм төмстэй адилхан том талууд тарьдаг учраас харьцангуй бидний тавьж байгаа шаардлага бол харьцангуй экологийн цэвэр байх талаас нь бодооч. Тэр уран хамгааллын бодис пестицидыг баг хэрэглээч, болж игэл битгий хэрэглээч. За хэрэгэлсэн бол зааврын дагуу хэрэглээч гэдэг. Энд саяхан бид нэр хөдөө аж ахуйн зохистой дадлыг жимсхний аж ахуйд яаж хэвшүүлэх вэ гэдэг талаар нэлээд том бахан сургалт хийлээ. 70-80 хүн оролцлоо. Тал бүрийн оролцоо энэ дээр байсан үйлдвэрлэдэг, тариалдаг, судалдаг, баталгаажуулдаг энэ байгууллага ийм л одоо бас мэдлэг олгох, тариаг эхлээд тархиндаа ургуулдаг юм а гэдэг шиг жимсийг эхлээд бид нэр бас тархиндаа ургуулдаг энэ сургалт мэдлэг мэдээллийг түгээх ажил дээр бас нэлээд эрчимтэй ажиллах ийм одоо шаардлага байна. Тэгэхээр тэрүүн модны бол яахрахгүй онцгой чухал нэг хэсэг нь бол жимсгний тариалал гэж би бодож байгаа. Яг гэвэл энэ бол тарьсан бүхний нь эзэнтэй. Зүгээр нэг хээр хөдөө тарьж байгаа биш. Зүгээр нэг гудамжинд тарьж байгаа биш. Мод бүхний эзэнтэй. Эзэнтэй юм бол хамгаалттай. Ийм учраас жимсгний энэ тариаланг, энэ үйлдвэрлэлийг бол тэрүүн модны хэмжээнд авч үзэж энэний бас нэг дэмжлэг болгож эдийн засгийн талаас нь ч гэсэн зөв нүдээр харж ивэл их зүгээр юм бол гэж харж байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүс гэдэг чинь бас их том зорилт шүү дээ. Тий, асар том зорилт энэ бол тий. Энэ дээр зөвхөн миний нэг анхаарах юм бол яхахгүй төрүүчийн хэлдэг яг одоо нэлээд дутагдж байгаа хүчин зүйлүүд хэллээ шүү дээ. Газар олголт, санхүүгийн дэмжлэг хөнгөлтэй зээлч гэдэг юм уу, хөдөлмөрийн механикжуулах ажил тийм ээ. Ажиллах хүчний хангамж, мэрэгжлийн хангамж. Энэ дээрээс бас яг одоо бид нэр жимсхний аж ахуй ашаандаа ширхэлж байгаа гэдэг юм уу, эдлэн газар за төрөлж аж ахуй агуулж байгаа улсууд бас нэг анхааруулж гэлэхэд бол бид нэр энэ дээр бол маш нарийн агр технологи мөрдөх ёстой. Жишээлбэл одоо чацарганыг 7 хоноод нэг бутанд одоо 40 литр усаар услах ёстой байвал тэрийг бороо орж исэн чиг халуун болж исэн ч одоо энийг л яг мөрдөх ёстой. Бороо орчлоо гэдээ одоо энийг орхиж болдгоо. Манайхны ганц гаргаж байгаа зарим алдаа бол мэдлэг дутамгаас болоод одоо тэр агр технологиг мөрдөхгүйгээс бол боломжийн ургац авч чадахгүй байна. За нөгөө талаар бас одоо чацарганыхаа арчилгаа, ялангуяа жимсхний арчилгаа модны танал тайралт тийм ээ. За тэгээд дээр нь одоо тэр хортой шавжаас хамгаалах асуудал, бордох асуудал, услалгааны асуудал гэдэг энэ технологийн юмнууд дээр манай ард иргэд аж ахуйн нэгжүүд нэлээд төлхөө анхаараасаа энэ чиглэлээр ч гэсэн бид нэр энэ ойн огтсон хүрээнд ер нь тогтмол одоо энэ яг үе шатны юм сургалтууд явуулдаг. Энийг энэ жил бас эрчимтэй явуулъя гэж ингэж бодож байгаа. Дээр нь нэг загварууд одоо бид агро аж ахуй гэж яриад байна. Хүн бүгд л одоо өөрийнхөө ойлголтоор яриад байна шүү дээ. Тэгэхээр ийм сайхан загвар аж ахуйнуудыг бий болгочоод за яг энэ загвараар Монгол хүн чинь чихээр сонсснаас нүдээр үзсэн юм дээр илүү ажилдаг тийм ээ. Энэ ойн хүрээнд бид нэг 3-4 тийм санаачлал гаргаад явж байгаа л да. Жаргалантын алюминий аж ахуйг одоо төр засагтайгаа орон нутгийн байгууллагатайгаа тэгээд хувийн хвшилтэйгээ хамтран сэргээчих юмсан. Тэр Шаамрын одоо анхны жимсний станц байсан газруудад Цэлэнгийн тэр бүс нутагт одоо та сайхан газарт бас нэг жимсний агро аж ахуй байгуулчих юмсан. Говийн бүстэй бас орхилгүй бүс нутгаа орхилгүйгээр Дундгой аймгийн сайхан овоо суманд одоо тэр өнгийн голын хувийн дээр хуучин бүр дээр үе төлгөт эдийн засгийн чацарган тарьж ясан туршлагатай мэдлэгтэй улсууд байж тэнд нэг ингээ сэргээчих юмсан. Үндэсний цэцэрлэг төрөлөндөө бол бид нэр хотын хүүхэд залуучуудыг ингээд энэнийг ийм нэр төрлийн жимс юм байна. Энэ ийм нэр төрлийн гоёл чимгэлийн мод юм байна. Энэнийг хашаандаа тарьчих болно. Энэнийг одоо ингээд хэрэгжилж болно гэсэн тийм танин мэдхүүн цэцэрлэг байгуулъя гэсэн юм нэг хэд хэдэн бас тоомтой ажил зүгээр энэ жил эхлээд цаашдаа бол 3-4 жил үргэлжилэх ийм нэг загваруудыг бий болгочих юмсан гэсэн бодол бас байна л да. Ялангуяа говийн нутагт бол нэг талаас тармил жимс, нөгөө талаас байгалийн ховор жимсийг одоо бас их сонирхдаг болж л дээ.
хармаг нэг дүүл төрлүүд явуулж байна. Түүний гоо сайхны. Гоё байна, хармог байна тийм ээ. За тэгээд энэ говь нутаг дулааны баланс сайтын газар бол гоод хөлөөлөгдөх гэж. Тий. Энийг дэлгэрүүл. Гоод хөлөөлөгдөх чинь дамдын хэлбэр шүү дээ. Тий. Манайх бас нэлээд тариа сурцсан манай байгаль цагуурд нэлээд зогцож байгаа. За ингээд Монголын жимс жимсгний үндэсний холбооны ойн өмнө олон одоо үүсгэл санаачлагыг бий болгож жимс жимсгний өөрийнхөө эх орны экологийн цэвэр хөлсийг одоо ард иргэдтэй хэрэглүүлэхийн төлөө зүтгэж байгаа танай одоо холбооны ажил үйлс сайхан байг, ойн сайхан болог, ойн ард дотоодын экологийн цэвэр хөлсөө тавглаад өгтаарай. За баярлалаа. Тэгээд төгсгөлд нь миний хэлэхэд бол бид одоо ингээд үйл ажиллагаанууд яваад бүтээлч ажлуудаа хийж яваад 10 сарын сүүлээр ойгоо тэмдэглэнэ. Ойгоо зүгээр бид нэг хүндэтгэлийн арга хэмжээ болоод өнгөрүүлэх гэсэн бодолтой байгаа. Энэ чиглэлээр одоо ялангуяа чацарга нь болоод бусад жимс жимсгний таривлын чиглэлээр олон улсад ямар одоо сайхан докторчлог судалгаа шинжилгээний юу байна гэдэг чиглэлээр Азийн бүсийн чацарга нь бусад таримл зах зээлийн хөгжил гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бид нэр 10 сарын сүүлээр зохион байгуулахаар одоо олон улсын чацарганы холбоо гэдэг байгууллага төв нь бол хятадд байдаг. Дэлхийд чацарган тариалдаг бүтээгдэхүүн боловсруулдаг энэ газар бол дийлэнх нь бол энэ холбооныхаа гишүүн болцсон 2 жилд тун туралдаад за дөрвчин хэллээ одоо тариалтаас аваад боловсруулах тэгээд зах зээл маркетингийн асуудал хүртэл бүх асуудлуудыг хөндөд ингээд санал бодлоо солилцдог тийм одоо үйлдвэрлэл эрдэм шинжилгээний туршилтын эрдэм шинжилгээний хурлаа явуулдаг юм байгууллага байгаа. Тэд нартэйгээ хамтраад бид бол нэг талаасаа бол мэдлэг түгэй нөгөө талаасаа бол энэ далмаар гадаад харилцаагаа хөгжүүлээд гадаад орнуудтай бид нэр тухайлбал яг ижил төстэй байгаль цагуурын нөхцөлтэй Оросын холбооны улстайгаа ч байдаг юм уу, хятад улстай байдаг юм уу. За магадгүй Канад энэ төр ямар орн байна вэ? Энэ улсуудтай хамтраад жимс жимсгнийхээ аж ахуйг хөгжүүлэхэд төлхөө анхаарах асуудал байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх төлхөө анхаарах асуудал юу байна гэдгээр бас жаахан алхам хийх юм бодол байгаа. Ингээд ойн одоо хүрээнд манай төр засгийн зүгээс эрдэмшлэгээ сургалтын байгууллагын зүгээс мэрэгжлийн одоо яамд байгууллагын зүгээс болоод манай бизнес эрхлэгчдийн зүгээс нэлээд анхаарах байгаа. Хамтарч ажиллахаар одоо энэ ойгоо бол энэ төр бүтээл амжилтаар өгтий. Ургадаг алт гэдэг энэ сайхан сэтгүүлийг манай жимс жимсгэн газар тариалан хүмүүс бүгдээрээ авч одоо мэдлэгээ сэлвэх талаар одоо бас анхаарч ажилласаа гэдэг уриалгыг төгсгөлд нь хэлье гэж юм бодож байна. За